Нэр дэвших эрхээ авахын тулд хөдөө хотгүй бойлын болцоож манан бүлэглэл өөрсдийн хүндийн төвөө энэ сонгуулиар хадгалж үлдэхийн төлөө эцсийн аргаа шагуулж байж болзошгүй болоод байна. Ардчилсан намын хувьд баяр цогтороо туг дахиж өөрсдийнхөө оноог нэлээд дээшлүүлээд авлаа. Офшороор занимаалдаж өдөр тутам шинэ мэдээлэл дэлгэн амжилт олоод байгаа сонгогч олон түмэн маань офшортонгуудыг улс төрд оруулахын эсрэг байгаа юм. Харин Монгол Ардын нам энэ уур амьсгалыг эвдсэн мэдээлэл хийж байгаа нь сонгогчдын маас руу улсацсантай адил явдал болоод байна. Бүлгийн дарга ноён Бямбацогтын хэлж байгаагаар бол офшор данстай гэх нэрийдлэр улсын хурлд нэр дэвшүүлэхгүй байх нь хүний эрхийг зөрчсөн явдал болох юм байна. Гэхдээ энд нэг нюанс бий. Тэрхээ зөрчүүлчих гээд байгаа тэлгээр офшор тунгууд нь өөрсдийн офшор дансныхаа талаарх бүх гүйлгээг олон нийтэд дэлгэж ямар нэгэн буруу их үүсвэрээс санхүүжээгүй гэдгээ нотолцоход сонгогчдын итгэл сэргэх юм. Түүнээс биш бүлгийн дарга нь битүү хатуугаар авилгыг дэмжиж байгаа юм шиг улс их орноосоо мөнгө хулгайлах явдлыг өөгшүүлж байгаа юм шиг ийм хариуцлагагүй мэдээлэл хийснээрээ сонгогчдынхоо сандыг алдах дүүгээр зорихгүй өрсөлдөгчдөө сайхан зууш бэлтгэн өгч байгаа хэрэг. Явж шударгаар улсан мөнгө офшорч нь үнэлэх юм бол юунаас айх юм тэдгээр офшор тунгууд. Харин олон нийтэд дэлгэж болохгүй нууц зүйл байгаа юм бол тэр офшор нь ноотоо л гэсэн үг. Тийм болохоор шударгаа батал өгвөл тэр хүн нэг офшортож болсон юм, хоёр дахь офшортгол болно. Хоёрынтоо офшортсон юм чинь 3 4 офшорноо доо. Тэгэхээр Монгол Ардын нам одоо энэ асуудлаа цэгцэлмээр юм. Сонгогч олон 12 онд андуурсан сонголт хийсэн одоо мандуулах сонголт хийж мэдгээр байгаа энэ цаг үед ийм хариуцлагагүй алхам хийж яаж болох вэ?